Энэ онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 65 тэрбум төгрөгийг төсөвлөж улсын хурлаар баталж өгсөн. Өөрөөр хэлбэл импортыг орлож экспортыг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих учиртай хөнгөлөлтөй зэлмээ. Гэвч энэ мөнгнөөс улс төрчид түүний хамаарал бүхий компаниуд 950 саяас 1.4 тэрбум хүртэлх төгрөгийн зээл авсан нь анхаарал татж байгаамаа. Тухайлбал энэ онд 65 тэрбум төгрөгөөр 134 аж ахуйн нэгжийн төсөл зээл олгосны эхний ээлжинд ил болоод байгаа улс төрчид түүний хамаарал бүхий компаниудын зээл 4.5 тэрбум цаашдаа гишүүдийн тоо нэмэгдэж байгаа учраас эцсийн байдлаар хэдэн төгрөгийн зээл эрх мэдэлтнүүдэд очсон нь нарийн гарааг байгаамаа. Бидний жижиг бизнес эрхлэгчийг дэмжих мөн түүний төр хувийн өсөлтөд хувьсыг хооронд холбох гүүр болж ажиллах ийм байгууллага байгаа. Тэр үүнтэй холбоотойгоор яг хөөр хуулийн дээр эргэж хуулийн аргаар хуулийн дээр бол их олон ноот өөрчлөлт орсон байдаг юм л да. Хуучин бол нөгөө эсвэрт ажиллантай 250 сая төгрөг олгохтой бичлэг систем бизнесийг жижиг төвлөрлийн хуулиас авч хийж байна. Тэгээ тэгэхээр энэ өөрөө яг хөөр нийтдээ 800 гаруй мянган аж ахуй нэгж иргэнээс бүтсэн жижиг төвлөрүүлэгч нарт дотор өөрөө 80 орчим хувь буюу 600 гаруй мянга орчим эзэж байгаа энэ жижиг бизнес эрхлэгч буюу бичил бизнес эрхлэгчнийг бол хуулийн дээр авчиж байгаа нь өөрөө ноны хүсэг байна л да. Энэ мэт эдийн засгийн завхрал шийдвэр гаргагчдын төвшөнд байсаар байгаа нь Монгол улсад үйлдвэрлэл хөгжихгүй өнөөдрийг хүрсэн байгаа хэдэн үйлдвэрлэгчид нь үүд хаалга барьж байгаагч баялаг бүтээгчид онцолж байна. Одоо энэ булхай дуураас болж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бол үнэхээр хохирж байгаа. Яг тэгвэл улсын төсөв дээр 2019 онд бол мөнгө хуваарлаагүй. Хуваарлаагүй ч гэдгээ зандаа шатар гишүүн бол маш тодорхой хэлсэн байгаа тийм. Сан бол айгүй их булхайтай завхрал гардаг учраас энэ асуудлыг зэгцлээд ямар ч төлөөс өөрийнх нь иргэн төлөлтөөр төлнө гэж байгаа. Уг нь бол одоо улсын хурал дээр хилцэж байгаа жижиг дунд үйлдвэрлэлчдээ дэмжих хуулийн дээр жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10%-ийг сан төвлөрүүлнэ гэсэн хуулийн төслөөр бол энэ заалт явж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ заалт маань бас яаж батлагдах юм байгаа. Одоо үнэхээр энэ жил гэртэл 1.2 их найдын хөрөнгө оруулалт байх шиг байна лээ. Тэгэхээр одоо 120 тэрний 10% гэхээр 120 тэрбум төгрөгийг бол жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчид буюу Монгол улсыг аж үйлдвэрлэлчд болгох жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах ёстой. Гэтэл энэ дээгүүрээ байгаа хэдэн хүмүүсийн булхай дуур шунлаас болж энэ жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ хөгжүүлэх сангийн удирдлагуудын хууль бус ажиллагаанаас болж жирийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хохирж байгаа асуудал байгаа байхгүй. Бид нөө чадлын хэрээр яваад бидэнд хэл гараагүй тухай үнэхээр нуусчихжээ. Бид энийг хардчихсан юм болж байна гэдэг бид жилийн ийм бол болдгол байсан. Энэ жил бол энд боллоо гэж бодчих. Одоо жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг одоогийн хуулиар 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт тоолох аж ахуйн компани авна гэж байна. Гэтэл тэр дарга нарын компани 1.5 битгээд 40 төгрөгийн борлуулалттай байгаа шүү дээ. Тэрнээс үл хамааран. Тэгвэл одоо шинэ хуулиндаа юу гэж оруулж байгаа нэг үл 200 ажилчинтай бол хэдэн төгрөгийн борлуулалтаар хамаахгүй жижиг дунд оруулна гэдэг чинь жижиг дундээс сангаас мөнгө авах гээд энийг 200 хүн гэдгээр нь оруулаад байгаа байхгүй. Борлуулалтнууд тэтгэвгүй их байгаа юм чинь хамаахгүй хүнийхэн тоогоо шийдвэрлэнэ гэсэн ийм хуулийн залтыг оруулчих. Хоёрдугаар сая нэг жижиг бичил гэдгийг бол аваа хайжиж байгаа байхгүй. Аваа хайжиж байгаа нь бол одоо бодон хөгжүүлэх биш. Өөр одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг бүр бодгоор домпор болох нэг бодлого явж байгаа гэж байна. Улсын төсвийн нөхцөл байдлаас хамааран жилд баялаг бүтээгчдэд дэмжиж хөгжүүлэх үйлдвэрлэлийг өргөжүүлэхээр төсвөлдөг мөнгө нь энэ мэт дээгүүрээ шингэдгийн бодит жишээ гэдгийг ч эдгээр хүмүүс онцолж байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинжилсэн хариулгад эрх мэдэлтнүүдэд бус жирийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар зүйл заалтуудыг наривчлан тусгах ёстойг ч онцолж байсан юм.